За сайн байна уу? Би доктор Авцуулжины борлуулалт ажилтны Батэрдэн байна. За би танд HID буюу автомашины зайлшгүй хэрэглээ болох гэрлийг танилцуулъя. За энэ гэрэл маань ямар учиртай гэхээр шинэ технологи буюу High Intensity Discharge буюу ийм шинэ технологи автомашины гэрэл байгаа. За энэ гэрлийн тухай товчхон тайлбарлаж өгье. Эхлээд за энэ гэрэл маань ямар учиртай гэхээр бүх төрлийн автомашины гэрлийг маш хурц тусгалтай болгодог. Одоо та бидний өдөр тутмын хэрэглээ болох энгийн гэрэл маань энэ үеийн Galligan Lab. Хайд гэрэл маань сүүлийн үеийн шинэ технологи буюу үндсэндээ одоо хайд Xenon энгийн гэрлээс бол шал ондоо технологиор хийгдсэн. За энэ технологи маань одоо Xenon буюу юм шинэ төрлийн юм хий байж байгаа. За яаж асдаг вэ гэхээр байна штэ энэ хайд гэрэл маань Xenon гэж хийний тусламжтай. Тэгээд дээрээс нь маш өндөр вольтоор ажилладаг. За тэрийг яаж ашиглаж ийм гэхээр энэхүү өсгөгч маань автомашины 12 вольтын хэрэглээг 22,000 вольт хүртэл өсгөж өгч байна энэ гэрэл маань. Тэгснээр энэ Xenon гэж хийг шатааж өгснөөр маш хурц гэрэл гаргадаг юм аа. Ийм байж. Тэгээд дээрээс нь энэ 12 вольтын өсгөгч маань маш бага тог зарцуулдаг буюу автомашины энгийн гэрлээс нэг дахин илүү бага тог зарцуулдаг. За тэгээд давуу тал бол маш их байна л да. Амьдрах хугацаа нь одоо 10 дахин удаан хугацаанд ашиглана. Гэрлийн тусгал маань 300% илүү буюу энгийн гэрлийг бодох юм бол 300%-аар илүү тод тусгана гэж байна. Бол яг одоо машинд үзүүлэх талаас нь гоё сайхан харагдах талаас нь бол ашиглаж байна л да. Хайд гэрлийн хувьд бол зөв хэрэглээ байх хэрэгтэй бас. Энэ дээр яг үхээр яг стандарт хэмжээс буюу 4500-аас 6000 Кельвин буюу одоо энэ Кельвин гэдэг тухайн лампны өнгөний хувирлыг хэлж байгаа юм л да. Яг өдөр тутмын хэрэглээнд бол 4000-аас 6000 Кельвин байхад илүү биднэрт одоо өөрт ялангуяа танд ашиглахад илүү хэрэглээ болж өгнө. Тэний яг үзэгдэх очноо танд илүү гоё тод харагдуулж өгч байна. Тэгээ машин дээр харахад ч гэсэн их гоё тод сайхан харагдана. Гол нь ашиглахдаа та өнгөнийхөө HID гэрлэлийнхаа Кельвинийг маш сайн тохируулж аваарай гэж зөвлөх байна. Тэр нь тохиргоо нь бидний нийтлэг ашиглах машинууд ямар ийм байж байгаа. Доктор Авцуулжийн худалдаалт гэж байгаа хайд гэрэл бол яг стандартын дагуу буюу одоо яг таны өдөр тутмын хэрэглээнд тохируулан 4500-аас 6000 Кельвин чинь тохироод ирсэн байх гэсэн үг л дээ. Тэрийг гол нь тохируулж авах хэрэгтэй. Хүмүүс тэгэхээр ямар Кельвинийг аваад за ер нь бол ихэвчлэн одоо ийм сайхан тод гэрэл байдаг гэдгийг мэдж байгаа мөртлөө хүмүүс болохоор буруу хэрэглээгээ хийгээд ял да. Одоо чинь хитрхийх өндөр Кельвинтэй буюу өнгө нь хитрхийх цэнхэр сонгож авснараа одоо хот дээр явж байхад үзэгдэх орчин жоо муу болчихдог. Ялангуяа бороо орж байгаа үед, цас орж байгаа үед сарнимтгай болчиход байдаг л да. Кельвин гэдэг нь өнгөө хэлээд байгаа. Өнгөө хэлээд. Яагаад тэгээ сарниад байна гэхээр тухайн үйлчлэгч өөрөө бас тухайн хэрэгжилж байгаа өнгөөр бас мдээгүй болмоос хитрхийх тод цэнхрийг авсан байдаг. Тэр маань одоо байгалийн эрдэс юунд бол сөрөг нөлөө гарч ял та өөрт үзэгдэх орчин муудах, цас бороо сарних гэх мэт. Тийм учраас та Кельвин буюу энэ HID гэрлэлийнхаа өнгийг маш сайн тохируулж авах хэрэгтэй. Ялангуяа манай нөхцөлд бол 4500-аас дээдлэн 6000-аас хэтрүүлэхгүйгээр Кельвиний өнгөө сонгож авах хэрэгтэй. Хаалтлаа. За энэ ийм гэрлийн хувьд ер нь монголчуудын хувьд заавал зөвхөн спорт машин юм уу, орчин үеийн машинд байдаг гэж ойлгож болохгүй. За ер нь бол сүүлийн загварын шин загварын он залууч утсан машинууд үйлдвэрээсээ зарим нэг машин ийм гэрэлтэй ирж байна. Үйлдвэрээсээ мэдээж тэр стандартын өнгө Кельвинтэй байж байгаа. Тэгэхээр энийг бол бүх төрлийн машинд автомашинд ашиглах боломжтой. Одоо тэр том жижиг байх нь хамаагүй. 12 вольт, 24 вольт ямар ч машинд ашиглах боломжтой. Тэгэхээр энэ бол одоо ер нь бол сүүлийн үндсэндээ бүрэн автомашины гэрэл бол энэ HID буюу хайд гэрлэл бүрэн ер нь бол эдэн жилийн дараа бүрэн солигдох байх гэж бодож байна. Ер нь бол хүчтөр орж иж байгаа шүү дээ. Энэ бол Galligan Lab-ыг бол хэрэглээгээрээч тэр ашиглалтын хугацаагаар ш тэр илүү хүчтөр орж иж байна. Одоо би машиндаа тавья гэвэл нэг юм хайрцдаг аав гэсэн үг үү? За жишээ нь энэ бол бүх төрлийн загвар байж байна. Тэгээ загвар гэхээр одоо чинь хүн болгон мэддэг те 3 хөлтэй
ээж дөрөвтэй загвартай гэж байж тээ. Энэ болохоор дотор хоол ойрон шилждэг нэг байждаг. За энэ загвар нь ч байж таны машин хоол ойрон цайрн тустай байвал амун тустайгаар нь ашиглаж болж байна. Ерөөсөө ламп олон янзын загвар байдаг. Тэрнтэй адилхан HID гэрэл маань бас олон янзын бүх төрлийн арзмаар буюу загварууд нь байж байгаа. Тэгэхээр бүх төрлийн машин ашиглаж байна. Одоо энийг авахд бол тэр их гэрэл маань бол зүгээр хэвээрээ байна. Зөвхөн лампаар солиод гэсэн үг. Энэ дээр ямар ч хүндрэлтэй юм байхгүй. Яг үгээр та лампаа шатчихаар солидог шүү дээ. Яг тэрэн шиг адилхан ерөөсөө хуучин лампа авлаа, шинэ лампа хийлээ, залгуурын залгаад ерөөсөө талгаа өвдөх юм байхгүй. Ламп сольж байхдаа ижил ажиллагаатай гэсэн үг. Энэ адаптерыг бас болох уу? Адаптерыг нь бол энэ өөрөө зориулт бэхлэхийтэй. Лампа солилоо хажуудалд нь бэхлэгээр нь бэхэлж болж ийн өөрөө наалттай метан оёрын хөдөлгөөн газар нааж болж байна тийм. Хамар дотор л наагд гэсэн үг. Ерөөсөө машины капот зөхөхөд хангалттай зай байдаг шүү дээ гэрлээж болж. Энийг хажууд бэхэлцэнэ гэсэн үг. Нэг лампад нэг юм юу болох уу? Адаптер авах уу? Тий. Ерөөсөө нэг лампад нэг адаптер гэдэг байна. Тэр хоёрыг хоёр талд наа гэсэн. Хоёрыг хоёр талд наа гэсэн үг. Ийм ингэж хийхэд хэрэг хугацаа орох вэ? За ерөөсөө нэг HID гэрлийг солиход бол 20-30 минут бол. Туршлагатай хүн их ч доо эсвэл хүмүүс өөртөө их зааварчлаа байдаг л та. Хийхэд маш амархан. Хэлбэрхэн. Ерөөсөө л энэ дээр ямар ч холбол шаардлагагүй, ямар цахилгааны мэдлэг шаардлагагүй. Яг өгөхөр HID гэрэл маань бүгдийг бэлдээд өгсөн байна л та. Лампа хийлээ, ардуур залгуураа залгалаа. Ерөөсөө л тэгээд болчихж байгаа. За ингээд би танд холбож үзүүлье. Энэ бол одоо машин цойрлуулахад маш хялбархан таны зүгээр нэг хараад авчих. За жишээ нь өсгөгчөө гаргаж тавилаа. Маш гоё хугацаанд алдана. Гэрлээ лампа буюу гэрлээ аваад та машиныхаа патроныг хийчлээ гэсэн үг. Ингээ хийчлээ гэсэн. Ерөөсөө өөрөө загвартанд харуулаад хийчлээ. За тэгэнгүүтлээ гэрлээ өсгөгч рүүгээ холбоно. Ингэж холбоод за ерөөсөө нэг хоёрын холбоос байдгийг тэрийг хийгээ үзүүлчихье. За ингэж холбож байна. Ингэж холбож байна. За ингээд үндсэндээ машиныхаа залхууранд энийгээ залгаад болоо байхгүй. Ерөөсөө энэ машиндаа хийцэн байж гин тий. Ингээд болж байгаа маа. За ингээд. За энэ хайд гэрэл маань онцлогтой бас. Эхэлж асахтаа жоохон бүдэг асаад 30 секундын дотор өөрийнхөө яг бүрэн хүчин чадлаар буюу маш хурц гэрлээ гаргаж өгдөг. Тэгэхээр машин асаад гэрэл асаасны 30 секундын дараа машин асаад ерөөсөө 30 секунд болоод сүг гэл өөрөө татарч. 300 дахин илүү хүчтэй гэрлээ энэ те. 300% илүү. Гэхэр чинь тий. Тэгэхээр энэ маань нөгөө Монгол улсын хууль дүрмд замын кит гэрэл мэт. Тий би түрүү ярьсан тий одоо гол нь кэлвүнээ сонгож аваарай гэдэг байгаа шүү дээ. Зүйтэй. Хитрхи өндөр кэлвүнтэй авснаар одоо эсрэгтлийн урсгалын үнийг гялбуулах, өөрт үзэгдэх орчин муудах гэдэг бас юм байж л та. Тэгэхээр та миний зөвлснөр өнгөний сонголтоо буюу кэлвүнээ зөв сонгож авах хэрэгтэй. За ингээд сая маш хурц гэрэл гаргаж байгаа мөртлөө өмнөх одоо галогон лампыг бодох юм бол бараг нэг дахин илүү халт багтай. Халт үүсдэг байхгүй юм дээр ерөөсөн. Гол нь яагаад халт үүсэхгүй вэ гэхээр өмнөх гэрлүүд маань дотроо ийм аромгтой байдаг. Одоо энэ аромг маань улааснаар гэрэл гаргадаг байсан бол хайд гэрэл маань ямар нэгэн төмөр аромг байхгүй хоёр талаас электродтой өндөр вольт очсноор голын синон гэдэг хий маань хасж байгаа юм л да. Тэгснээр маш хурц гэрэл гаргаж байна. Тэгээд дээрэс нь халт үүсэхгүй. Хими электрохимийн уруул явуулж байна. Уруул явуулж байна. Хими уруул явуулж байна гэсэн үг л дээ. Тэгснээр маш сайхан хурц гэрэл гаргаж өгч байна.